Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар бид онцгой байдлын салбар, гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн хариулгын талаар ярилцуулна. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга онцгой байдлын хурандаа Ариун Буян, онцгой байдлын ерөнхий газрын гамшигаас өрсөн сэргийлэх газрын дарга хурандаа Ууганбаяр, за онцгой байдлын ерөнхий газрын бодлого зохицуулт хамтын ажиллагааны газрын дарга Ахмад ганц зэрэг нар оролцож байна. Тэгэхээр гамшигаас хамгаалах тухай хуулийн шинжилсэн найруулгыг онцгой байдлын ерөнхий газраас бэлдэж байгаа. Энэ хүрээнд бид нар ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Ариун Буянгаас ярилцлага эхлүүлье. Тэгэхээр одоо Монгол орон тохиолж байгаа байгалийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэл технологийн ослын тоо, төрөл, давтамж, цар хүрээ, түүний учруулж байгаа хохирол бол жилээс жилдээс нэмэгдэж байгаа. Дэлхийд одоо түгээмэл тохиогдож байгаа нэг 40 гаруй байгалийн аюулт үзэгдлийн ганцууд, хоёр ус, дээр нь одоо цөлжилт, газар хөдлөлт, хүн малын гоцоололт, хүчлэл гэх мэт 10 гаруй төрлийн одоо байгалийн аюулт үзэгдэл манай олон хөвчлэн тохиолддог. Мөн одоо сүүлийн жилүүдэд уулуурхайн эрчимтэй хөгжил, хотчлт, хүн амын нэвтрэлтэй холбоотой үйлдвэрлэлийн болон бусад одоо цасраг идэвхт бодисын алдагдал гэх мэтлэн ослууд бол нэлээд нэмэгдэж хүн ам эрсдэх, хүний амьнаас хохирох, эдийн засаг нийгэмд одоо ихэнх хэмжээний хохирол учрах аюул одоо нүүрлсэн байгаа. Тэгэхээр бол сүүлийн 10 жилийн судалгаагаар авч үзэхэд Монгол орнд тохиолдсон 33 мянган аюулт үзэгдэл бүртгэгдсэн байгаа. Нийтдээ 2200 орчим хүн амьнаас ирдсэн. Мөн одоо шууд тохирлоор нь авч үзэх юм бол нэг тэрбум 1.80 70 тэрбум төгрөгийн одоо хохирол учирсан байдаг. Тэгэхээр энэ судалгааг өмнөх 10 жилийн судалгаатай харьцуулж үзвэл гамшиг ослын одоо хохирлын хэмжээ нэг 10 дахин нэмэгдсэн том үзүүлэлт байна. Тэгэхээр одоо гамшиг гэдэг бол хэлж ирдэг хийсч гэдэг энэ үзэгдэл энд бид бүхэн бас бэлэн байх ёстой байдаг. Тэгээ саяын одоо миний хэлсэн тоо үзүүлэлтийг ерөнхийдөө боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа харьцуулж үзэх юм бол нэг орчин үеийн шаардлага хангасан 200 гад хүүхдийн багт амжтай 260 цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалт. Ингээ үндсэндээ гамшигын ослого буюу одоо хор уршиг арилгах, сэргээн босгох ажиллагаанд одоо ингээ үргүү зарцуулагдаад ингээ өнгөрч байгаа жишээ байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар одоо энэ гамшигаас хамгаалах үндэсний чадварыг бэхжүүлэх, дээр нь одоо гамшигын эрсдлийг бууруулах, гамшигаас урдсан сэргийлэхт иргэд олон нийтийн оролцоог сайжруулах, гамшигын удирдлага, түүний тогтолцоог одоо бэхжүүлэх, сайжруулах энэ асуудлууд их чухлаар хөндөгдөж байна. Гамшиг ослын тухай асуудал бол өөрөө түүний өмнөх ба хойдох гэдэг, дараагийн гэдэг хэтэм хоёр том зүйлээр зарчим ялгаатай байгаа. Тэгэхээр онцгой байдлын ерөнхий газраас сая одоо бүтцийн өөрчлөлт хийж гамшигаас өрсөн сэргийлэх гэдэг дээр онцгой ачаал бүгдэл өгж байгаа. Урьдсан сэргийлэх буюу гамшиг ослоос өмнөх үеийн одоо бодлогоор ямар зарчмын шинжилэл хийх гэж байна. Энэ талаар Ууганбаяр хурандаа урьдчилан сэргийлэх асуудлыг ерөөсөө тэргүүлэх байр суурь гаргаж ирсэн. Маш их тийм эмнэлтийн бодлогыг зөв менежментийг хэрэгжүүлээ гэдэг. Тэгээ энэ хүрээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээд гамшигаас урьдчилан сэргийлэх газар гэж байгуулсан. Тэгээ энэ газрын одоо чиг үүргийг бол аль болох орчин үеийн чиг хандлагатай нийцүүлэх байдлаар чиглэлийн, зорилгын, үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нь зохион байгуулах арга зүйн тэгээд олон зүйл дээр их анхаарч шинжилгээ ажлуудыг хийгдэж байгаа л да. Бид бол өмнө нь харьцангуй одоо уламжлалт менежментийн хувьд бол бид чинь урьдчилан сэргийлэх гэхлээр нэг сургууль зохион байгуулах, нэг сурчлагаа хийх, нэг сэрэмжлүүлэлт хийх. За дээр нь хяналт шалгалтын ажил гэдэг байдлаар. Тэгээд дээр нь хоёрдугаар асуудал юун дээр гэдгийг ойлгоод байсан юм гэхлээр урьдчилан сэргийлэх гэхлээр онцгой байдлын байгууллагын ажил гэдэг байдлаар ойлгоод байлаа шүү дээ. Гэтэл энэ бол шал өөр болчихжээ. Саяхан одоо сая дэд даргын ярианд гарч байгаа нэг асуудал дэлхийн гамшигын аюулыг бууруулах 3 дугаар баг уралт. Тэр Синдан баг уралдаас нэг 4 зорилтыг дэвшүүл тавьсан байна. Энэ чинь 2005 онд ФОС-д 2 дугаар баг уралт нь бол дахиад 10 жилийн дараа болж шүү дээ. 10 жилийн өмнө бол 5 чиглэл зорилт дэвшүүл хийсэн. Гэтэл 10 жилийн дараа дэлхийн улс орнууд энэ практик туршлага талаас тэр нөгөө талаас онол талаас тэр ямар асуудал дээр төвлөрч дараагийн 15 жил дээр чиглэлээ хандуулж явах уу гэдэг 4 зүйлийг ярьж байгаа. Энэ жишээл юу ярьж байгаа вэ? Эрсдлийн асуудыг ойлгох гэж. Гамшигын эрсдлийн асуудыг ойлгох. Хоёрдугаарт нь гамшигын эрсдлийг удирдах, засаглалыг бэхжүүлэх гэж. Гуравдугаарт нь гамшигын эрсдлийг бууруулах талаар хөрөнгө оруулалтыг дэмжих гэж хөрөнгө оруулах. Дөрөвдүгээрт нь
Энэ одоо урьдчилан сэргийлэх, хор уршиг арилгах, сэргийн босгох, нөхөн сэргийг арга хэмжээний бэлэн байдлыг хангах, дээр сайжруулах засах гэдэг. Ерөөс энэ эрсдэл гэдэг зүйлээ торид яриад байгаа байхгүй юу? Эрсдэл гэдэг зүйлээ. Тэгэхээр одоо онцгой байдлын байгууллагын барих бодлого цаашдаа энэ одоо дэлхийн нийтийн 15 жилийн зорилтыг дэвшүүлж байгаа. Бид ч гэсэн 15 жилийн зорилт дэвшүүлээд урагшаа ажлаа зохион байгуулж явуулна шүү дээ. Хөл нийлж явна гэсэн. Тэгэхээр энэ эрсдлээ тойрж байгаа. Энэ эрсдлийг тойрсон тэр олон арга хэмжээ, тэр дэвшүүлээд авчихсан зорилтыг хэрэгжүүлнэ гэдэг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг тэр уламжлалт арга ажиллагаагаа боловсруулахаас гадна шинэ арга технологиг нэвтрүүлж ирнэ гэсэн. Шинэ арга технологи зөвхөн мэрэгжлийн байгууллагын чиг үүрэг биш болчиход байна шүү дээ. Энд ерөөсө төр захиргааны бүхий байгууллага. За тэр нь иргэнээс ахуулаад Монгол улсын одоо тэр шийдвэр гаргахын төвшөнд байгаа ямар тогтолцоо бүтцэн байдаг. Тэр төвшөндөө энэ эрсдлийг бууруулах, эрсдлийн менежментийн асуудлыг ойлгож иж тэмцэнэ гэдэг юм бэ. За энд бас нэг том анхаарал хандуулсан нэг зүйл бол энэ амшиг осолтой тэмцэх чадах хариу арга хэмжээ үзүүлэх чиглэлийн иргэншлийн соёл гэдэг зүйлийг ярьдаг болчихжээ. Амшигын соёл гэдэг асуудал яригдчихэж штеп. Амшигын соёл. Сүхбаатар аймагт ойрын төмөр тохиолдсон шүү дээ. Ойрын төмөр тохиолдоод нөхцөлөд маш хүнд байлаа. Тэгэнд иргэншлийн соёл гэдэг зүйлийг бол зайлшгүй байх ёстой, хөгжүүлэх ёстой байна гэдэг нь бол саяны практик талаас нь нотлогдоод байна. Газар нутг нь одоо бүгд төмөр төртөөд мал нь идэх өсгөө болчиход байж штеп. Тэгэхээр одоо байгаа боломжтой газар нь малчтай цуглуудаа за энд ингээд мал аж ахуйг эрхлээд байна шүү. Төмөр сэргийлнэ шүү. Одоо төмөр алдаж болохгүй шүү. Дахиад одоо төмөр гарах нь бид нар одоо маллах газар нутггүй боллоо шүү гэж хэлээд анхаарал сануулад байхад гал алдах ажил гарчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг гамшигын соёл, иргэншлийн соёл, иргэншил гэдгийг чинь цогц том асуудал шүү дээ. Ганцхан эргэн үний тойроод яриад байгаа чинь биш. Иргэншил гэдэг бүх нийтийн том системийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр ийм соёлыг бүрдүүлэхийн тэгээд олон цогц асуудал яриадж эхэлж байна. Тэгэхээр гамшигаас хамгаалах тухай хууль болон онцгой байдлын тухай хуулийн одоо шинжилгээ асуудал ямар шатанд явж байна? Үнэхээр одоо суурь хуулиа шинжилж дараагийн өмнө саний ууган байр дарга ярьж байгаа том зохиц шийдлүүдийг хийх бол энэ талаар манай бодлого зохицуулалтын газрын дарга хамтын арчны газрын дарга дэлхийн нийтийн бодлоготой энэ шинжилсэн хариулах энэ шинэ одоо эрх зүйн орчин яаж уялдаж байгаа энэ талаар та энэ дэлхийн нийтийн өөрөө гамшигаас хамгаалах менежментийн чиг хандлага бол өөр болсон учраас бид нар бол яалч өнөөдөр гамшигаас хамгаалах тухай өөрчлөлт болсон. Тэгэхээр энэ хуулийн шинжилгээг бол өнгөрсөн 2 жил хугацаанд хийж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол бид нар бол маш олон одоогийн хилцүүлэг, уулзалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудаас бол олсон төлөвлөлтөд бол бас хилцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. За мөн олон улсын бүр гамшигаас хамгаалах чиглэлээр мэрэгчлэн өөрч авчирч Климат банкны бас энэ хөрөнгө оруулалтаар санхүүжилтээр авчирчуул энэ хуулийн дээр анализ хийлгэлээ. Тэр нь бас нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийн түвшинд Монгол улсын түвшинд гамшигаас хамгаалах менежментийг хэрхэн бэхжүүлэх гэдэг талаар бол зөвлөх үйлчилгээ авлаа. Тэгээ маш олон судалгаа шинжилгээ хийсэн, маш олон улсын хуулиудыг судалсан. Тэгээ үндсэн дээр энэ бүхний үндсэн дээр бол бид нар бол практик шаардлага бүх юм үндэслээд бол гамшигаас хамгаалах хуулийн шинжилсэн хариулгыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол хийсэн байгаа. Тэгээ ингээ өнгөрсөн нэгд өдрийн засгийн газрын уралдаанаар бид нар гамшигаас хамгаалах хуулийн шинжилсэн хариулга онцгой байдлын албаны тухай хуулийн анхдагч хуулийн төслийг бол оруулаад бол үзэл баримтлалыг бол ингэж бодлогоор дэмжүүллээ. Тэгэхээр энэ хууль маань ямар үндсэн гол концепц энд өөрчлөлт явж байгааг бол нэгдүгээрт бид нар бол гамшигаас хамгаалах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бол гамшигын эрсдлийг бууруулах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанаа бүхэл бүтэн бүлэг оруулж ирж байна. Энэ бол өмнө одоогүйд нь байхгүй. Хоёрдугаар асуулт нь юу орж ийн бол гамшигын үеийн удирдлагын зохион байгуулалт. Ямар удирдлага зохион байгуулалт явах юм бэ бид нар? Ямар системийг нэвтрүүлэх ёстой? Хэн ямар эрх үүрэгтэй байх юм шиг бид. 3 дугаар асуудал бол бид нар гамшигын дарга сэргээн асуулттай асуудал. Ерөнхийдөө одоогийн хуулийн дээр бол хүчин төгөл мөрөж жуулнах халт дурдаад өнгөрсөн байдаг сэргээн босгох ажиллагаа явуулна гэсэн боловч ямар ч чатны сэргээн босголтыг яаж хийх юм бэ? Нөгөө хохирлын үнэлгээг чи хэн хийх юм бэ? Гэдэг асуудлууд. Мөн тэр урьдчилан сэргийлэх ажил дээр нөгөө гамшигын эрсдлийн үнэлгээг хэн хийх вэ? Түүн дээр тулгуурсан төлөвлөлтийг хэрхэн хийх вэ? Гэсэн бүх зохицуултыг бол ийш нь оруулж өгч байгаа. За 3 дугаар том өөрчлөлт бол энэ олон улсын хүмүүлийн үндэслэмж. Тэгэхээр саяхан Зөв аймагуудад тохиолдсон энэ гал төмрийн энэ гамшиг аюулгүй байрал таах хүмүүж байгаа. Маш олон төрийн болон төрийн бас олон улсын иргэд 10 жилийн хүүхдүүд хүртэл энэ дөр бол хандив тусламж өглөө шүү дээ. Тэгэхээр энийг бид нар яаж зохицуулах ёстой? Хэн зохицуулах ёстой? Хаана бүртгэх ёстой? Хаана мэдээлэл датаг нь авах ёстой? Хэнд хүрэх ёстой? Хэн хяналт тавих вэ? Яаж хэрэгжүүлэх гэсэн үндсэн зохицуулт нь бол одоогийн хуулийн дээр маш өнхийгэр байдаг. Энийг бол бид нар бол маш өргөн хүрээнд оруулж ирж байна. Маш нарийн зохион байгуулалт. Мөн олон улсын тусламж хэрвээ саяны нөхцөл байдал дээр олон улсын байгууллагад бид нар хүсэл гаргаад тийм ээ
Хүсэлт гаргах юм. Яаж хүсэлт гаргах юм? Тусламж авахын тулд. Тэгвэл яаж хүлээж авахын тулд бид нар ямар бэлтгэл бэлэн байдалтай байх хэвтэй. Яа тараах юм? Яаж зогсоох юм гэдэг үл энэ Монгол улсад бол байхгүй асуудал. Тэгэхээр энэ одоо хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг бол бид нэр зохицуулж өгч байгаа. За дээрэс нь энэ хариуц эрх үүргийн талаар байгаа. Одоогийн байгаа бол ерөнхийдөө энэ гамшигын хариу ургамж бол яг нөгөө төрийн байгууллагын нуруунд дээр ачаал өгсөн. Өөрөөр хэлбэл төрөл гамшигт бэлэн байж байгаа хариу ургамж аа. Тэгээ үүн дээр үндэслэх учраас эрх үүргийн юу рүү чиглэлдүүхээр засгийн газар нөгөө шавдар сайд онцгой байдал нөгөө засаг дарга аж ахуйн гэж. Тэгвэл иргэн маань хаана байх юм бэ? Төрийн бас байгууллага маань хаана байх? Тэгтэл одоо 10 жилээс өөр болоод энэ засаг сархаа нутаг дэвсгэрийг өөр болчихлоо шүү дээ. Нөгөө иргэдийн хурал гэдэг маань ямар үүрэгтэй байх. Нөгөө гол нөгөө орон нутагт мөнгө шийдэж байгаа хүмүүс, шийдвэр гаргаж байгаа хүмүүс. Энийг эрх үүрэг нь яах вэ? Олон улсын байгууллагууд нь яах вэ? Малчтын нөхөр бүрэл нөхрөл сан яах вэ гэдэг энэ зохицуул байхгүйс. Тэгээ энэ бүгдийг оруулж ирж байгаа. Хин ямар үүрэгтэй оролцох вэ? За үүнтэйгээ мэдээж уялдаад хариуцлагын асуудал ирэх. Тэгэхээр гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд хариуцлага алдсан хүмүүсийг бид нэр ямар арга хэмжээ, ямар хариуцлагын тогтолцоо авах юм бэ гэдгээр яг энэ хуулийн дээр бас үгсэндээ бүхлээр нь оруулж байна. Өөрөөр хэлбэл энэ гамшигаас хамгаалах одоогийн шинжилсэн хариулбал гамшигын өмнөх, гамшигын үеийн, гамшигын дараах гэсэн энэ гамшигын менежментийн цогц үзэл санаа бол бүгдийг агуулсан юм хууль болж өгч байгаа юм. Гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагаа бол доктортой хөгжлийн бодлоготой нэг толгойтой. Бүх улсууд ийм хийж байгаа. Өнөөдөр хөгжингүй орнууд бол энийг оролдож эхэлж байгаа. Монгол улс оролдож эхэлж байна. Доктортой хөгжлийн анхын тулд бид нар гамшигын эрсдлээ яаж уялдуулах юм бэ гэдэг асуудал. Энийг уялдуулахын тулд ямар удирдлагын тогтолцоо байх ёстой вэ гэвэл одоо өөрөөр хэлбэл гамшигын эрсдлийг бууруулах үндэсний платформ. Энэ платформ гэдэг нь юу вэ гэвэл ерөөсөө доктортой хөгжлийг хангахад гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг бодлого төл стратеги төлөлтөөр хангаж өгч идэг, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулж өгч идэг ийм зүйл бол. Энэ нь зөвхөн гамшигын эрсдлийг бууруулах дээр байдаг. Гамшиг үед энэ зүйл бол ажиллахгүй. Тэгэхээр энэ платформд хэн байх вэ? Энэ зөвлөлт гэж яриад байгаа монголоор бол. Төрийн захиргааны байгууллага гэхээсээ илүү төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэд, эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургууль гэдэг ийм төлөөлөл ордог юм байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ Монгол улсын доктортой хөгжлийг нөгөө нийгмийн эдийн засгийн хөгжлийг хангахад гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрхэн бодлого, стратеги төлөлтөөр үүсгэх вэ гэдэг асуудлыг хийж өгдөг ийм платформ байна. Тэгэхээр энийг бас бид нар бол бас энэ хуулинд авал тусгасан байгаа. Хэрхэн яаж энэ платформыг ажиллуулах вэ? Чиглэл нь ямар авах вэ? Тэгэхээр энэ бүхнийг хэрвээ одоо бид нар бий болгоод гамшигаас хамгаалахын хуулийн шинжилснээр бол маань баталгадаад ирэх юм бол энэ нөгөө гамшигын эрсдлийг бууруулах, хөрөлсөн сэргийлэх, гамшигын үеийн одоо нөгөө хамгийн бага хохиролтойгоор хэрхэн тэмцэх үү? Гамшигын дараа яаж оновчтой нөгөө сэргээн босголт хийх үү? Хүмүүнлэгийн тусламжаа хэрхэн зохицуулах үү гэдэг асуудал бүгд зохицоороо шийдэгдэх. Ийм одоо хэрэгцэн баримтчгийг бол боловсруулдаг. Тэгэхээр зэрэг энэ эрх намрын чуулганаар эдгээр онцгой байдлын болон гамшигаас хамгаалах хуулиуд орох бах. Тэгээд энэ хуулийг батлуулах, хэрэгжүүлэх энэ хөрс сурыг бэлтгэх хүрээнд одоо мэргэжлийн байгууллагаас юу гэж? Тэгэхээр гамшигаас хамгаалах хууль маань өөрөө бол иргэдэд л одоо чиглэсэн хууль юм. Өөрөлдвөл иргэд маань энэ Монгол нутаг дэвсгэр дээрээ аюулгүй 50 амьдрах төр нөхцөл болцоог хангах. Энэ үндэс суурийг тавьж өгснөөр онцлог. Хэдийгээр өнгөрсөн хуулийн дээр авч хэрэгжүүлэх, цаашдаа засалруулах хүрээнд энэ хуулинд шигтгэж оруулсан асуудал байгаа боловч бид бүхэн одоо цаашдаа энэ хуулийг баримталж яваад одоо юу гэдгийг хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрэх юм бол одоо өнөөдөр бий болсон эдийн засгийн хөгжил, дэвшил тодорхой хэмжээнд хадгалагдаж тогтвортой хөгжлийн дээр үндэс суурьнаас дэвшилж явах юм зарчимтайгаар явж байгаа. Зүгээр эрсдэл, гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг бол үндсэндээ бол энэ хуулиараа үйл ажиллагааны үндсэн чиглэл болгож зааж байна. Өнөөдөр одоо юу гэдгийг нэг хүн нэг газар сонгоод нэг байгууллага гэдэг юм уу, нэг хотон сонгоод ингээд байшин барилга барихад тэр газар маань үнэхээр эрсдэлтэй газар үгүй гэдгийг хот төлөвлөлтийн бодлогоо өгч өгөх хэрэгтэй. Тэн дээр одоо энэ болох газар болохгүй газрыг одоо яг энэ дээр шийдэж өгөх. Тухайн иргэн маань одоо өөрийнхөө тэн дээр байшин барихтаа стандартын дагуу ямар нэг гамшиг эрсдэл тохиолдсон үед тэр гамшигыг даван туулах, эрсдлийг даван туулах тийм чадвартай нөхцөлийн хангасан тийм барилга байгуулж барих жишээ. Ийм байдлаар хөгжлийн бодлого маань гарч ирэх. Тэ холбогдуулаад энэ одоо хуулийн бас үзэл санаа цаашдын үр дагавар нь бол их чадвартай байгаа. Нөгөө талаасаа энэ хууль маань ингээд боловсруулаад гарсны дараа
манай гамшигаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага тогтолцоо хариуцлага гэдэг юм л тодорхой болно. Хариуцлагын тогтолцоо тодорхой. Өнөөдөр бол хариуцлага хүлээж байгаа нь алга шүү дээ. Ой гэл одоо ярьж байгаа гэрийн төмөр одоо ингээд сая үндсэндээ хавар хурашилтай холбогдуулаад 103 аймагт бол хэмжээний одоо хөрөлж ирсэн байгаа. Ингээд энэ хой хэмжээний төмийн шалтгааны нүцгэр хүний буруутай үйл ажиллагаа гэдэг. Санамсар болгоомжгүй гэдэг юм асуудал ярьдаг. Хүнтэй холбоотой асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ хүнийг хариуцуулж болох асуудал нь хөл дээр тодорхой заагдж өгнө гэж одоо ойлгож байна. Тэгээ эцэст нь бол онцгой байдлын албан хаагчийн эрх зүй байдлын хууль одоо тусдаа хууль болж байгаа гэснээр манай албан хаагчдын бас албандаа ирэх итгэл, хандлага, үүрэг хариуцлага энэ зүйл нь илүү тодорхой ойлгомжтой болно. Ажиллах нөхцөл нийгмийн баталгаа сайжрна гэж одоо ингэж үзэж байгаа. Гамшигаас хамгаалах тухай хуулийн яг энэ зарчмын гол зүйл нь бол олон улсынхаа бодлоготойч нийсж байгаа зүйл нь ганц зэрэг тэргээлт дээр бол зөвхөн энэ бол төрийн захиргааны ажил биш ээ. Төрийн захиргааны байгууллагын ажил биш, олон нийтийн. Сая ариун байнгын гаргаал дээр бол иргэдийн хууль юмштай гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр энэ олон нийтэд тулгуурсан гамшигын эрсдлийг бууруулах гэж яг юу хэлээд байгаа юм. Энэ талаар уган байр дарга юм бас нэлээд тодорхой ирж өгөөч. 2011 онд улсын их хурлаар гамшигаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, гамшигаас хамгаалах чадварыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр гэдэг хоёр бодлогын баримтч бодлогдож гарсан юм. Энэ хоёр бодлогын баримтч бол үндсэндээ гамшигаас хамгаалах мэдээллийг хөгжүүлэх 2020 он хүртэл хөгжүүлэх итгэл үндсэн чиглэл нь. Энэ төрийн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр чиглэл 2012 онд засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гаргасан. Энэ төрийн бодлого чадварыг бэхжүүлэх хөтөлбөрийн хамгийн ихний зорилт бол нутгийн иргэн түшиглсэн гамшигаас хамгаалах хэмжээний хөгжүүлнэ гэдэг зорилт болоод ороод ирсэн. Төр тэгж бодлого гаргаж штэ. Тэрс одоо онцгой байдлын байгууллага бэхжүүлэх гэдэг яригдаг байгааз. Тэгэхээр хамгийн тулгымцсан асуудал нутгийн иргэн түшиглсэн одоо таны асуудал олон нийт тулгуурсан гамшигын эрсдлийг буулгах хэмжээний хөгжүүлэх асуудыг тэргүүлэгч хэл болгож гаргаж ирсэн. Тэгэхээр энэ асуудал яагаад тийм ач холбогдлоор тэрмэнд орж ирээд байгаа юм бэ гэхээр нэгдүгээр бол гамшигтад хүн өртөж. Тэг хүний тойроод байж байгаа олон асуудлууд нь бас энэ гамшигын асуудлаас болоод өртөд байна л да. Амжиргаанаас ахуулаад, босрлоос ахуулаад тэр одоо эрсдлийг төсвөрлөх чадвараас ахуулаад олон хүчин зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр олон нийтэд тулгуурсан гамшигын менежментийг яг юу хэлээд байна гэхээр хэд хэдэн шалгуур үзэлт байгаа. Нэгдүгээр тэр тухайн нутагт амьдарч байгаа хүмүүс газар нутгийн хувьд бол нэг хэсэг газар хамт амьдарч байгаа. За амжиргаагаа бас хамтраад бий болгох. Бас дээр нь соёл нь хамт байгаад. Тэгээд энэ менежментийг бий болгосноор тэр хамтраад нэг нутаг дээр амьдарч байгаа нэг соёлтой, нэг амжиргаатай бүх юм хамтдаа амьдарч штэ. Энэ хүмүүс тэр тохиолдох тэр аюул өслөөс тэрнээс учрах эрсдлийг бууруулахын тулд хамтдаа тэмцэх. Иргэний оролцоо гэсэн. Төрийн үйлчлэг бол байгаа. Төрийн үйлчлэг, гамшигаас хамгаалах төрийн үйлчлэгийг бол мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төр захиргааны байгууллага зүгээс хийж байгаа. Тэгэхээр тэр төрийн үйлчлэгийн чанарын асуудлыг бол би хүндэж ярихгүй байна. Ямар ч бас хийж байгаа. Тэгвэл төрийн үйлчлэгийг хэн авдаг юм? Иргэн авч байгаа. Цааталтаа иргэн авч байгаа. Үйлчлэгээ үзүүлж байгаа үйлчлэгийг авч байгаа энэ хоёр заавал хоёр талаасаа балансаа барьж тэнцвэртэй байх хэрэгтэй. Тэнцвэртэй. Энэ хоёр тэнцчээж энэ зохион байгуулж байгаа менежмент үр дүнтэй байх хэрэгтэй байхгүй юу? Үр дүнтэй байх ёстой. Гэтэл төрийн үйлчлэгээ жингийн туугаа дээр тавьчих л да. Үйлчлэгээд төрөөс үзүүлэлтэд үйлчлэгээ тавьчих гэж жин дараад байна шүү дээ. Жингийн туугаа доош явж. Тэгвэл төрийн үйлчлэгээ авч байгаа хүний сая одоо манай тэдний ярианд гараад хариуцлага асуудал яриад байна шүү дээ. Тэр нөгөө үйлчлэгээ авч байгаа хүн чинь буцаад хариу үзүүлэх ёстой байдаг юм шүү дээ. Энэ одоо байгалийн чухал юм байна. Энэ хоёрыг ингэ тэнцэх ёстой байдаг. Гэтэл төрийн үйлчлэгээ үзүүлээд байдаг. Иргэн үйлчлэгээ аваад байгаа мөртлөө хариу байхгүй ингээд жингийн туугааг алдагдчихад байна. Тэгээ энэ жингийн туугааг л одоо тэнцвэржүүлж хэрэгжүүлж байгаа менежменттэй үр дүнтэй болох юм шиг энэ гамшигын эрсдлийг бүр олон нийтэд тулгуурсан гэж яриад байгаа. Тэр иргэндэл тулгуурсан энэ менежментийг хөгжүүлж саяны яриад байгаа иргэншлийн соёл гэдгийг, гамшигын соёл гэдгийг бий болгож өөрийнхөө амьнасыг хамгаалдаг, өөрийгөө хамгаалдаг, өрхөө хамгаалдаг, хариуцлагын л асуудал шүү дээ. Ерөөсөө эцсийн стаж төрийн үйлчлэгээ тэнцэх нь иргэний оролцоо хариуцлах гэдэг зүйл байхгүй юу? Ерөөсөө ингэж бий болгож энэ юмыг л одоо үндэснийхээ хэмжээнд Монгол улсынхаа хэмжээнд бий болгох юм бол бид
маш их олон зүйлийг хэмнэх боломжийг бүрдэн менежментэнд зөв шийдвэр рүү орж зөв голдрол руу явах. Ийм нөхцөл бүрдэх ёстой. Энийг л яриад байгаа. Олон улсын одоо бодлоготой уялдах тал дээр та одоо гадаад харилцаа бодлого хариуцсан одоо манай газрын даргын хувьд энэ нь өөрөө ямар ажил бүгдэлтэй. Монгол улсад бол энэ 11 он сая төрийн бодлого батлагдсан гэж үнсэн концепцүүл энэ олон нийтийн оролцоог анх байсан л та. Гэхдээ энэ бол 2005 оны Хёгогийн үйл ажиллагааны хүрээнд дээр бол зарласан юм. 2005 оноос дэлхийн нийт бол өөрөө олон нийтийн оролцоотой гамшиг эрсдлийг бууруулах гэдэг бодлогоо боловсруулах хэрэгжээд одоо дараагийн агсан түвшин рүү орж байгаа. Олон улс хэв рүү орж ирэх бол одоо бид нар бол олон нийтэд суурилсан гамшиг эрсдлийг бууруулах үйл ажиллагааг доктортой хөгжлийн бодлогонд яаж үйлдвэрлэх вэ гэдгээ ярьж байгаа байхгүй. Манайх бол одоо яаж олон нийтийн оролцоогоо хангаж бэхжүүлэх вэ гэдгээ одоо ярьж байна. Араас нь хоцорч байгаа. Тэгэхдээ бид нар бол хоцорсон ч гэсэн бас хосолсон аргаар явж байгаа. Олон нийтийн оролцоотой гамшиг эрсдлээ бууруулах үйл ажиллагаагаа бий болгоно. Доктортой хөгжлийн бодлогыг хангах гамшиг эрсдлийг бууруулах үйл ажиллагааг одоо уялдуулах асуудлаа ч ярьж байгаа. Тэгээ энэ хүрээндээ ч гэсэн бид нэр Монгол улсын урт доктортой хөгжлийн урт хугацааны бодлого гэдэг 2040 он бодлого бичгээр боловсруулагч байгаа. Тэн дээр үл тусахаар бол ажиллаж байгаа. Тэгэхээр олон улсад бол энэ угмаар дараа одоо маш сайн хэлээд өглөө л дөө. Ерөөсөө гамшиг тэмүрддэг иргэн. Түр иргэн дээр юу төгтдөг, төр төгтдөг. Тэгэхээр төр үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй, иргэн хариу үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр манай ер нь Монгол улсыг ер нь ингээд хараад тахад бол ерөөсөө олон нийтийн оролцоотой энэ асуудал бол яг энэ гамшигаас хамгаалах салбар дээр бол маш тутмаар харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл төрөөс алгаад туссан байдалтай. Янз бүрийн асуудал үүсгэхэд өөрсдөөсөө бид нар ямар алдаа хийв, юу бид нар хийхгүй орхиж ингэвхээсээ илүү төр тусалсангүй, төр ирсэнгүй, төр гараа өргсөнгүй гэж ярьдаг. Ийм асуудал гараад ирж байгаа. Бусад бидний бас салбарууд ингээд хараад ирэхээр бас олон нийтийн оролцоо бол өөр энэ бусад салбаруудаар бас зарим салбартаа маш өндөр түвшинд хүрсэн байна. Тэгэхээр энэ гамшигаас хамгаалах, энэ гамшиг эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангахын одоо чухал нь бол нэгдүгээр иргэн хүний өөрийн нөгөө нэг аюул дүртэмтэй байдлыг босгох хэрэгтэй. Өөртөө гэж эмзэг байдлыг бууруулах хэрэгтэй. Яаснараа сургалтанд хамрагдсанараа мэдлэг чадхуун дээшилснээрээ тэрний талаар ойлголт авснараа тэр иргэн хүн түүний эсрэг ямар хариу арга хэмжээ өгдөг бэлтгэлтэй болдог. Тэр энэ асуудал. Дээрээс нь багаар ярьж ажиллах уу гэдэг. Манай монголчууд ганцаарчсан тултанд дуртай. Ер нь ингээд нүүдэлч хүмүүс одоо ингээд бид нар ингээд хараад ганцаараа амьдарч байгаа гэсэн бол эртдүүл бид нар бол хол зайтай байсан ч гэсэн бид нар саагалтай хотойл гэж ярьдаг байсан бол одоо бол систем нийгэм хөгжөөдөрөнгүүд өөр болж байна. Мөнгөний өнөөс хит яваад ганцхан манайх ганцхан бий гэсэн ийм үзэл санаатай болчиход байна. Тийм учраас энэ олон нийтийн оролцоо жишээ нь нутгийн одоо орон нутгийн түвшин жишээ нь малч дээр ярих юм малчдын бүлэг нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр ойн газруудын систем бий болчихлоо шүү дээ. Ойгоос үр шим одоо ашиглаж байгаа тэр нөхөрлөл маань ойг хамгаалт үүсэн шүү дээ. Ойд агаал гарахгүй болсон, түүнтэйгээ тэмцдэг болсон, бэлэн байдлаа хангадаг болсон, сургалтанд суудаг болсон, сургалт явуулдаг болсон. Малчид маань юу гэж байгаа. Тэгвэл шатаа дуусна олон малтаар үс байхгүй яах вэ? Тэгвэл энэ дээр бид нар бол олон нийт бол ганцхан иргэд биш. Энэ дээр чи эргээд бүх салбарууд орж ирэх хэрэгтэй. Тэгвэл энэ дээр одоо шинэ онцгой байдал гэдэг маань өөрсдөө оролцоод явах юм уу? Өвсгөө болчлаа малч нь байхгүй боллоо. Хөдөө аж ахуйн бодлого урьж хөдөө аж ахуйн маань яах юм бэ? Өвс чинь шатчлаа, экологч нь сүрчлээ, байгаль орчны яах ёстой юм бэ? Тэгвэл энэ байгууллагууд хоорондоо энерги чинь үйл ажиллагаа нь яаж уялдах ёстой юм бэ? Энэ чинь бүх нийлээд олон нийтийн оролцоотой нэг амжилтын эрсдлийг буулгах үйл ажиллагаа. Малаа өрчүүлж өсгөхийн тулд бид нэр цаг агаар эрсдлийг тооцох ёстой. Инхийн тулд хөдөө аж ахуйн яам маань өөрөө нэг бодлого өрөх ёстой. Жишээ нь бид нэр зуд бол яах, төмөр бол яах. Тэрийг бодох ёстой. Чи мал аж ахуйг хайж байгаа байгууллага. Газар орон шатцаар гоо цөлжилтөнд нэмэгдээд байгаа энэ тохиолдолд нөө байгаль орчны юм чи яах. Бид нар юу их ёстой. Тэгвэл бидний энэний эсрэг малчдыг сургаж мэдлэг олгох гэж байгаа. Үүнтэй тэмцэх үйл ажиллагаар өчч онцгой байдал маань ямар үйл ажиллагаа. Тэгээ энэ хэдэн хоорондоо яг ингээ уйлж гин ингээд зөрөө яваад байна гэдэгс. Манад бол зөрөөд яваад байгаа. Тийм учраас олон нийтийн оролцоонд тулгуурсан гэдэг маань эцсийн зорилго нь нэг. Ерөөсөө эрсдэл багтай даван туулах. Аливаа гамшиг. Ийм учраас энэ гамшигын эрсдлийг бууруулах олон нийтийн оролцоо бол чухал гэдэг бол энэ олон улс төр энэ баталгаатай гараад ирсэн. Тэгэхээр энийг бол бид нар бол өнгөрсөн тэр 11 оноос бодлогын бичвэрийн боловсроноос хойш ерөнхийдөө бол бид нар бол үйл ажиллагаа бол тодорхой хэмжээнд хийгээд ахиц гарч байгаа. Нэлээд том ахицууд гарч байгаа. Тэгэхдээ бид нар энийг үндэсний хэмжээний бодлого зохицуултаар хангахгүй болохгүй.
Тийм учраас бид нэр онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас олон нийтийн оролцоотой гамшиг хэрэгслийг бууруулах үндэсний хөтөлбөр гэдгийг боловсруулаад туссан одоо удахгүй засгийн газраар хэлэлцвэл аян хөтөлбөр маань үндсэндээ батлагтаа гараад ирвэл энэ олон нийт маань гамшиг хэрэгслээ бууруулахад яаж оролцох вэ гэдэг оролцооны бүх хэлбэрүүд түн заагдаа гараад ирэх юм. Бид одоо Монгол сэтгэхүүгээр бол гамшиг осол аюул үзэгдэл хол бай гэж ярьдаг боловч үндэ бол зөвхөн зүүн аймагт гарсан галт төмрийн ослыг манай үзэгчд бол галт төмрийн одоо аюулыг бол манай үзэгчдийн хавар маш сайн мэдээлэл авсан байгаа. Тийм учраас бидний хаяанд байна, хаалганы маань гадаа байна. Энэ бол хэлж ирдгүү хийсч ирдэг 1 минутын дотор бүх зүйл оронгоор яригдаг. Ийм байгаа учраас хүн бүхэн маань, иргэн бүхэн маань гамшиг осол онцгой байдлын талаар илүү их мэдлэгтэй, мэдээлэлтэй байгаасаа гэдэг үднээс бид нар эрх зүйн шинжилгээний тухай энэ удаа ярилцлаа. Дараагийн удаа энэ эрх зүйн шинжилэлд олон нийтийн оролцооны талаар илүүгүй дэлгэрэнгүй ярих болно. Баярлалаа. Намайг Томоо гэдэг. Харин нийт бол миний найзууд болох сониуучхан мөн аврагч Мазаалаа байна. Ингээд бидний түүхээр аялцгаад нэг өдөр сониуучхны үүрийг гэрлээр чимгэлэхээр боллоо. Тэгтэл сониуучхан бид хоёрын тоомжиргүй байдлаас болж бөөн хэрэг мандлаа шүү. Томоо хөрш айлуудад гал гарсныг мэдэгдэж хүмүүсийг мэн даруй гадагшаа аюулгүй газарт гаргахыг бодоорой. За, мэдлээ. Сониуучхан, зогсоорой. Аврагч Мазаалайн тусламжтайгаар галыг баг дээр нь дарлаа. Ямар ч тач сониуучхан бит хоёр том сургамж авлаа шүү. Ингээд аврагч Мазаалаа бидэнд гал төмрийн үеэр юу хийх ёстойг зааварчилсан юм. Хэрвээ таны гэр орон сууцанд гал гарсан бол хамгийн түрүүнд 101 тусгай дугаарын утсанд яаралтай галын дуудлага өгөөрэй. Та гал давуулцаж эхэлбэл сониуучхан шиг сандарч гүйж болохгүй шүү. Бас галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс фишн болон цахилгааны аюулгүй байдлыг заавал хангаарай. Бид одоо Монгол сэтгэхүүгээр бол гамшиг осол аюул үзэгдэл хол бай гэж ярьдаг боловч үндэ бол зөвхөн зүүн аймагт гарсан галт төмрийн ослыг манай үзэгчд бол галт төмрийн одоо аюулыг бол манай үзэгчдийн хавар маш сайн мэдээлэл авсан байгаа. Тийм учраас бидний хаяанд байна, хаалганы маань гадаа байна. Энэ бол хэлж ирдгүү хийсч ирдэг 1 минутын дотор бүх зүйл оронгоор яригдаг. Ийм байгаа учраас хүн бүхэн маань, иргэн бүхэн маань гамшиг осол онцгой байдлын талаар илүү их мэдлэгтэй, мэдээлэлтэй байгаасаа гэдэг үднээс бид нар эрх зүйн шинжилгээний тухай энэ удаа ярилцлаа. Дараагийн удаа энэ эрх зүйн шинжилэлд олон нийтийн оролцооны талаар илүүгүй дэлгэрэнгүй ярих болно. Баярлалаа. Намайг Томоо гэдэг. Харин нийт бол миний найзууд болох сониуучхан мөн аврагч Мазаалаа байна. Ингээд бидний түүхээр аялцгаад нэг өдөр сониуучхны үүрийг гэрлээр чимгэлэхээр боллоо. Тэгтэл сониуучхан бид хоёрын тоомжиргүй байдлаас болж бөөн хэрэг мандлаа шүү. Томоо хөрш айлуудад гал гарсныг мэдэгдэж хүмүүсийг мэн даруй гадагшаа аюулгүй газарт гаргахыг бодоорой. За, мэдлээ. Сониуучхан, зогсоорой. Аврагч Мазаалайн тусламжтайгаар галыг баг дээр нь дарлаа. Ямар ч тач сониуучхан бит хоёр том сургамж авлаа шүү. Ингээд аврагч Мазаалаа бидэнд гал төмрийн үеэр юу хийх ёстойг зааварчилсан юм. Хэрвээ таны гэр орон сууцанд гал гарсан бол хамгийн түрүүнд 101 тусгай дугаарын утсанд яаралтай галын дуудлага өгөөрэй. Та гал давуулцаж эхэлбэл сониуучхан шиг сандарч гүйж болохгүй шүү. Бас галын аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс фишн болон цахилгааны аюулгүй байдлыг заавал хангаарай.